Хэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Төсөлд хамрагдаж дулаалагдсан орон сууцны айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1.15 дахь заалт, 35-р зүйлийн 35-ийн 1.13 дахь заалт, 48-р зүйлийн 48-ийн 1, 48-ийн 2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8-р зүйлийн 8-3-ийн 12 дахь заалт, 21-р зүйлийн 21-ийн 1-ийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь 1. Хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх төсөлд хамрагдсан орон сууцны айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг 25 хүртэл хувиар тогтоосон. 2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Батзоригт үүрэг болгосон. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороо сандаг сүрэнд даалгасан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Асуулт. За, асуулттай төлөөлөгч мегмар төлөөлөгчөөр таслалаа. Мегмар төлөөлөгч. Тогтоолтой холбоотой нэг зүйл асуух гэдэг энэ нөгөө нийтээр дагаж мөрдөх нөгөө олон нийтийн санал тэр эрх зүйн нөхцлөө энэ тогтоол маань хангаж байгаа юу? Засгийн газраас тухайлан хоригдсон энэ заалтад хамаарагдах уу? За, иргэдийн хурлын хуулийн хэлцээс хариулъя. Чанслям. Мегмар төлөөлөгчийн асуултанд хариулъя. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Эрх зүйн хяналт үнэлгээний хэлцээний дарга Чанслям байна. Саяны засгийн газраас гаргасан төлбөр татвар нэмэхгүй байхтай холбоотой тогтоолт бол энэ өөрөө хамаарахгүй. Учир нь өөрөө төсөл тодорхой хэмжээний санхүүжилтийг хамтын ажиллагааны хүрээнд санхүүжүүлж байгаа учраас төлбөр тогтоосон гэдэг тэр агуулгаар бол орохгүй. Мөн дээрэс нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан болоо захиргааны ерөнхий хууль заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг бол хангахгүй агуулахгүй байгаа. Тийм учраас энийг хэм хэмжээний актын бүртгүүлэх шаардлага гэж үзэж байгаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан тодруулж асуух уу? Асуулт асууж дууслаа.